Бид одоо Улаанбаатар дархан чиглэлийн 200 км авто замын засварын ажил хийж байгаа хэсэгт ирээд байна. Өдөртөө 6000 өндөр ачаалттай үедээ 12000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог тус замыг бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчилтын төслийн хүрээнд 6 дугаар сарын 17-оос өргөдгөн шинээр барьж эхэлсэн юм а. Дөрвөн игнэтэй болгох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд 5 багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ оны 11-р сар гэхэд одоо байгаа 2 урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулах юм. Бидний авд харагдаж буй төр замыг 1.7 тэрбум төгрөг тааруулан шороо төрчихээр төлөвлөсөн. Гэвч арчилж хариуцах эзэн тодорхойгүй, газрын нэгтчил эвдэрлийг тооцоолоогүй улмаас тээврийн хэрэгсэл зорчход хүндрэл учраад байгаа юм. Төр замын зорчих хэсэг бороонд хагарч, эвдэрснээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширч, дугуй хагарах, шаварт суух зэрэг тохиолдлууд гарч байна. Тиймээс энэ сарын 2-нд зам тээврийн яамд болсон хурлаар нэмэлт 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас авч төр замыг бүхэлд нь хайргаар хучгаар болсон ба төрийн өмчөд Азцаа компаниуд барьж гүйцэтгэгч компаниуд арчилгааг нь хариуцгаар болсон юм.